2015-аас 16 оны босгон дээр өнөөдөр 100 өвлийн өвгөн цасан охины парадыг Баянгол дүүргээс зохион байгуулж хүүхэд багчуудыг баярлууллаа. Энэ арга хэмжээнд Баянгол дүүргийн хорооны болон нийгмийн ажилтан, цэцэрлэг сургуулийн багш ажилтнууд оролцсноор онцлог юм байна. Удамж талбайд шинжлэлийн уур амьсгал оруулж, шилдэг хүүхдүүд бэлэг гардуулах энэхүү парадыг 2 дахь жилдээ зохион байгуулсан юм. За, Баянгол дүүрэг уламжлал болгож 100 өвлийн өвгөний парадыг зохион байгуулдаг. Энэ жил тэгээ 2 дахь удаага 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Дүүргийн төр захиргааны байгууллагууд сургууль цэцэрлэг хороодоос хүмүүс гарч өөрсдөө засуу өвлийн өвгөн болж одоо дүүргийнхээ иргэдэд бас баяр хүргэж ийм арга хэмжээ зохион байгуулдаг. 100 өвлийн өвгөн цасан охид өнөөдөр 12 цагт Баянгол дүүргийн үүднээс гарч өргөө кино театрын өмнөх талбайд ирж баярын арга хэмжээгээ үргэлжлүүллээ. Тэд парадынхаа үеэр 2000 шилдэг хүүхдэд бэлэг гардуулсан байна. Сайхан баярлуулсан сайхан маш сайхан байна баяртай. Нэг бас нэлээд хэдэн хүүхд төгсөн. Нийтдээ багчуудаа шинэ жилийн баярын мэнд хүргье. Өвгөн болж байгааг өвөө болж бэлэглэж явсаас шингэж загсаж явж үтсэнгүй. Сайхан юм нууцанд чинь нээж байсаад баяр хүргээд энэ дотор ч ороод явж явах тэгэхээр сайхан гоё л энергитэй гоё л байдаг юм байна. Өн чинь их сайхан бэлэгдэлтэй шүү дээ одоо ерөөсөө. Одоо энэ хүүхдүүд хараад энэ тэр баясгалантай харддаг шүү дээ манай ч та. Тэргээр их сайхан байдгийн хүмүүс их сайхан энэ эвсгэлж их мишээсэн маягтай өөдөөс харж штт. Энэ жил ерөөсөө анхныхаа удаа өвлийн өвгөн болж үзэж байна. Их сайхан байдгийн байна. Хөгшин залуу бүгдэд одоо ингээд хүмүүстээ баяр баясгалан бэлгэлж идэг их сайхан юм байна. Ингээд цөмөрөө шинэ оноо сайхан угтаад амжид бүтээлээр дүүрэн эрүүлийн аз жаргалтай байгаарай гэж хэлсэн яриа. Гол нь тэдний ихэнх нь анх удаа өвлийн өвөө болж үзэж байгаа. Цэцэрлэгийн манаач, багш, олон нийтийн цагдаа, хорооны ажилтнуудаас бүрдэж байгаагаар онцлог юм байна. Тэдний хувьд амьдралдаа өвлийн өвөө болж үзэн хүүхэд багчуудыг баярлуулж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм а.